Hi Cherries. За өнөөдрөөс эхлэн би та нарыгаа Cherries гэж дуудаж бай. Тэгээ бичлэгийг эхлүүлэхдээ ч гэсэн дандаа ингэж хэлжээ. Яагаад тэгэхээр миний бичлэгийг одоо бүр тэсэн ядан хүлээдэг, бичлэг болгоны маань дэмжиж, гой комментууд үлдээдэг бүх хүмүүсийг олон тоон дээр Cherries гэд дуудъя гэж би бас бодлоо. Өнөөдөр бүгдээрээ тэсэн ядан хүлээсэн Валентины баяраар одоо Жисүү биднэрт бэлгэлсэн шинэ дууныхан талаар ярий. За энэ дуу нь болохоор 2 сарын 14 буюу Валентины баяраар цацагцсан. Тэгээ одоогийн байдлаар 7 цагийн дотор 4.5 сая хүн үзсэн байна. Тэгээ энэ тоон одоо улам нэмэгдэх нь бол ойлгомжтой. Тэгээд сүүлийн үед болохоор би дандаа Женигийн талаар бичлэг хийгээд байсан. Тэгээ өнөөдөр болохоор Жисүүгийн талаар одоо ярихгүй болохгүй. Үнэхээр тэмдэглүүлжтэй гоё өдөр байна. За тэгээ энэ дууг болохоор би шууд клипийг үзэхээс өмнө эхлээд чихвчээрээ сонссон байгаа. Тэгээ гадуур алхаж байхдаа эхлээд сонсч үзэхгүй юу. Клипийг үзчихэд клип нь үнэхээр гоё байхаар дуу нь бас гоё болчих гээд байдэн шүү дээ. Тэгээ эхлээд яг чанарын шалгах үүднээс эхлээд дуугийн зөвхөн дангаар нь сонссон. Тэгээд эхэндээ надад ямар мэдрэмж төрсөн бэ гэхээр тэр дахилтын хэсэг бол бүр ингээд би арзагнуулсан. Вау гэж яа тэгэхээр маш тийм данс юу гэмдэ deep house сонсож байгаа юм шиг мэдрэмжийг надад бол өгсөн байгаа. За тэгээ эхлэл хэсэг ингэж явж байгаад дахилт бол үнэхээр гоё. Үнэхээр өөлгийн аргагүй. Клипийг үзэж байгаа учраас дунд нь нэг юм шуум айгүйх яваад байсан л да. Тэндээ би нэг клипийг үзээгүй байгаа штэ. Шуум яваал юм дэлбэрэлт үсрээд ингээд яагаад байгаа мэдтгүү. Тэгээ сонсож байгаа надад бүр нэг юм амар олон холион бантангуудыг ингээд нийлүүлж байгаа. Дунд нь дахилт нь их гоё санагдаад бусд нь яг л нэг юу болоод байгааг нь мэддэггүй ингээд яг цэвэр сонсогдохгүй амар их юм өрнөөдсэн л да. За тэгээ энэ клипийг штэ анх би эхлэл хэсгийг харчаад вау тэр дээдлийн гэрэл мэрэл тэр зураг мургал нь юу вэ? Бид нар яг кино театрт дөнгөж кино эхлүүлж байгаа юм шиг тийм киноны синематик гоё зураг л бол үнэхээр тасархаа гоё юмсан. Надад бол үнэхээр таалагдсан. Утсан дуурдсан штэ мессеж ирээд аваад амар ингээ баярлж баярлал ингээ хариу өгчээсэн чинь гэнт нэг утсын нэг хүн булааж авдаг тий. Тэр утсанд нь hey beautiful how is your day going гэлтэй мэдээж нэг эрэгтэй хүнтэй чат бичиж байгаа нь бол ойлгомжтой байдаг. Гэтэл нэг эрэгтэй хүн булааж аваад evidence гэдэг одоо уут руу утсыг хичдэг. Evidence гэдэг нь болохоор нотлох баримт гэсэн үг тийм. Нотлох баримт болгоод утсыг таглаад аваачих жоохгүй. За тэгээд тэр хин байсан бэ гэсэн чинь жүжигчин Cha Seung-won байсан. 55 настай. Уусаа солонгосын маш алдартай зэрэглэлийн жүжигч мэдэн штэ. Тасархаа залуу л да. Тийм болооч тэр юм уу энэ клипэн дээр клипийг улам гоё шигтгээд өгсөн юм шиг надад санагдсан. За тэгээ утасны кейс нь бас их зөвүүн санагцсан. Яг тэр юм чулууны хэлтэр хийж юм шиг кристалл болорч юм шиг нэг тийм гоё байсан. Тэгээд магадгүй яг энэ Жисүүгийн энэ дуунаас хойш яг иймэрхүү кейс гадуур зарагдаж эхлэх байх. Маш их тренд болох байх гэж би бодож байна. Би ч гэсэн баг хэрвээ яг ийм кейс зарагдах юм бол шууд аммаар санагдтал тийм гоё кейс харагдсан. Мөрдөн байцаагчлаа юм шиг байгаа тийм. Чи энэ залууд одоо үнэхээр сэтгэлтэй юу те Жисүүгээс асуугаал. Тэгээ Жисүүгийн тэр нүүр будалд бол мейкап бол тасархаа харагдсан. Клип дээр өмссөн хувцснуудыг харах юм бол дандаа л хар цагаан өнгийн. Тэгээд яг тэрэн дээр цэнхэр ногоон өнгийн туяатай гялалцсан мейкап хийсэн учраас маш тийм дончтой мэдрэмжтэй сонголт байсан л да. Яа тэгэхээр бүх зүйлс нь хар цагаан байхад тэр мейкап нь нүдийн бүр илүү тодтогч өгөөд бүх хүмүүсийн анхаарлыг тэр Жисүүгийн нүдэн дээр ингээ аваачаад өчөж байгаа байхгүй. Бас нэг онцлмоор сценаас юу байсан бэхээр офисын хэсэгт ингээ бүжиглжээдэг хэсэг байдаг штэ. Баахан бүжигчний дундуур ингээ зөрөгтөөр ахалгаал бүжиглээл те. Тэр данс хэсэг тэр гоё ритмтэй гоё бүжиглдэг. Дээрээс нь маш их тийм цаас унжирдаг. Зүгээр нэг юм цаас биш та бичгийн цаас. Мэдээж тэр чин офис дээр байгаа учраас яг ийм А4-ийн цаас ингээ дээрээс нь унжаага тэр үзэгдэл үнэхэр гоё байсан. Тэгээд дууны нэртэй бас гоё холбогдож өгч байгаа шүү дээ. Earthquake гэхэр чи мэдээж нэг газар хөдлөлттэй үед бол тийм эмх замбраагүй байгаа тий. Үед яг тэр цаасыг маш гоёор оруулж өгсөн байсан л да. Тэр надад бас их таалагдсан. За бүжиг бол яалчгүй нөгөө солонгосын K-pop урлаг дунд бол бүжгийн хэсэг бол маш чухал байдаг. Олж өгвөл тийм гоё тийм амархан байх юм бол фэнүүд нь дагаад хийхэд бол амар. Ерөөдөө нэг ийм бүжиг байсан шүү дээ тий. Ингээд TikTok дээр энэ хөдөлгөөн одоо энэ бүжиг бол тренд болох нь бол ойлгомжтой. Яг маргаашнаас эхлээл хүмүүс дандаа ингэсэн л байж байна.
Яалчгүй нөгөө Жисүүчин өөрөө Dior брендийн гүнж учраас тэр Dior-ийн гүншүүдээ гэдгээ тэр клипэн дээр бас л их гоё сонгож харагдсан. Тэгээ би баг юу гэж бодсон хэрэг клипэн дээр нь одоо сольж өмсөх хувцснууд нь дандаа Dior-ийн хувцснууд байсан болов гэж би бас таамаглаж байна. Мэдээж нөгөө клипний найруулагч бас их чухал байдаг. Найруулагч хэн байна? Тэр клипний уур амьсгалд, өнгө тавилт бүх зүйлс бол шийдэгдэж өгдөг. Тэгэхээр найруулагч нь болохоор Christian Breslauer гэдэг залуу юм байна. Ariana Grande-гийн нэлийн хідэн уран бүтээл дээр найруулагчаар нь ажилласан байдаг юм байна. Бол Ariana Grande-гийн Yes and гэд алгаатай амир зүүн гэд бүжгэлжээдэг дуу идэв штэ. Тэрний клипийг найруулсан. За дараа нь болохоор The Boy Is Mine гэд айгүй гоё дуу идэв штэ. Клип дээр бас ажилласан юм байна. Энэ клип ч бас нэлээд зөвүүн дуу штэ. Нэг залууд бүр хөтлөө дурлаад тэг ингээ хор мор найруулж мариулаад холион бандагийн нутагдаг гоё клип байдаг те. Дуунж үнэхэр гоё дуу байдаг. The Weeknd-ийн Die For You, Ariana Grande-гийн We Can Be Friends гэдэг Doja Cat-ийн Streets гэдэг үнэн тасархай клип байдаг штэ. Энэ клипийг бас энэ залуу найруулагчаар нь ажилласан юм байна. DJ Tiesto болон Латин Америкийн дуучин Karol G-ийн Don't Be Shy гэдэг дууг ч гэсэн найруулсан юм байна. За Chris Brown-ийн Summer Too Hot гэдэг клипийг бас найруулсан юм байна. За тэгэхээр нэлээд ийм мэдрэмжтэй, орчин үеийн алдартай уран бүтээлчтэй хамтарч ажилласан ийм мундаг залуутай Jisoo маань хамтарч ажилласан байх нэ. За тэгээ энэ клипний төгсгөл дээр энэ клипний арын баг хамт олонд хэн ажилласан бүх хүмүүсийг дурдаад нэрийг ингээ меншн хийгээд бэлгсэн дээр гаргаж өгсөн надад бас их гоё хөндлөөштэй санагдсан. Жисүү маань ямар гоё өгөөмөр хайр татам хүн бэ гэдэг нь бол харагдаж байна. Jenny-гийн Zen гэдэг дуун дээр Jenny description хэсэг дээр зөвхөн найруулагчийн нэрийг биччихээд бусад өөр хэнийг ч бичээгүй байсан. Гэтэ яг энэ хоёрыг харьцуулж байгаа юм биш үү? Гэтэ Жисүү яг энэ тал дээр бол үнэхээр гайхалтай. Дууны үг та нар анзаарах юм бол Жисүү нэг залууд маш их дурлцсан. Харилцаа дөнгөж эхэлж байгаа. Тэгээд догтлох, хүн дурлах, хайрлах яг л ийм галзуу тэг машин шиг тэг хурдны зам дээр ингээд дахиал урдуур нэг үгнүүд гарч ирдэ штэ ингээд шархлагад бэлнүүч гэдэг юм үү те ингээд янз бүрийн ингээд асуултууд асууж байгаа боловч Жисүү тэрийг үл тоогоод рисктэй байсан ч хамаагүй те дурлыг хайрлыг гэсэн нэг мэдрэмжийг дурлал галзуу хурд хоёрыг ингэж холбож өгсөн юм шиг надад санагдсан. Тэр клипний төсөл хэсэг дээр Жисүү тэр залууд хариу өгдөг. Гэтэ хариу өгөхдөө маш гоё юм аз жаргалтаар ингээд инээжэдэг. Маш том гар утсан дээр чатан дээр бүжиглж байгаа тэр сценийг би лав амьдралдаа хараагүй. Ийм сцен та нар харж ирсэн. Би лав хараагүй. Яг энэ бол надад маш гоё тийм шинэлэг санагдсан. За тэгээд клипний төсөл хэсэг дээр хамтарч ажилласан хүмүүсийг хэлсэн гэсэн шүү дээ. Тэгээд Billy Sue гэдэг өөрийнх нь одоо компанийг бичсэн байсан. Warner Records-ыг бас бичсэн байсан. Тэгээд Warner Records-тай хамтарч ажиллаж байгаа шүү дээ. Гэрээ байгуулсан байгаа. Тэгээ нөгөө бүжгийн хэсэг дээр болохоор яг нөгөө гараа ингэдэг хэсэг байдаг шүү дээ. Тэгээ өөрийнх нь өмнөх дууны клипэн дээр ч гэсэн яг нэг ийм хөдөлгөөн байдаг те. Яг тэрийг бас ингэ санагдуулж байгаа. Тэгээ Жисүүгийн яг нэг брэнд хөдөлгөөн те. Яг энэ хөдөлгөөн бас бүжиглж байхдаа энэ удаагийн клипэн дээрээ ч гэсэн бүжгийн хэсэгтээ бас оруулж өгсөн байсан. Өмнөх клипний амар юм буржгар үс өгдөн штэ. Тэрээгээ ч гэсэн энэ клипэн дээрээ бас юм буржгар үстэй хэсэг байсан. Өмнөх клип тэгээ ингээ холбогдоол байгаа хгүй тий холбогдоол. За тэгээд эцэст нь гэж хэлэхэд энэ клипийг би өөрийнхөө хувьас ингээ дүгнэж ярих юм бол яг үнийг хэлэхэд хүлээлтээс бол давж чадсан. Би яг арайч Жисүүг гэхдээ чамлж байгаа юм биш. Би нөгөө Жисүүгийн хавд цэцэг жимстэй яг өмнөхөр нь бодоод байгаа штэ ингээд ийм дуу гарах болов гэсэн чинь клипний чанар, шин санаанууд, шинэлэг гоё клип байсан штэ. Тийм болохоор би Жисүүг энэ удаагийн Earthquake гэдэг дуу нь бол надад бол үнэхээр таалагдсан. Дуун ч гэсэн таалагдсан. Ялангуяа тэр тахилт бол зүгээр супер. Жисүү бол тэгэл үнэхээр яалчгүй хөөрхөн байсан. Аль ч өнцгөөс би үнэхээр хөөрхөн харагддаг шүү гэдгийг яг тэр нэг клипний хэсэг байсан шүү дээ. Ингээд дээрээс нь аваад хажуунаас нь яг өөдөөс нь ч гэдэг юм уу. Тэгээд үнэхээр үзэсгэлэнтэй. Яалчгүй бүр солонгосын гоо үзэсгэлэн юм байна. Энэ клипний уур амьсгал ч гэсэн яг нэг тийм кино шиг байлаа. Тэгээд өөр англи хэл дээр дуусан үнэхээр гоё байлаа. Надаас хүмүүс Лисагийн тухай яриад өгөөч гэдэг байгаа. Тэгээ та нар Лисаг яриулахыг хүсэж байна уу? Хэрвээ Лисагийн клиптэй холбоотой яг ингэж яриулахыг хүсвэл бас доор саналаа бичээрэй. Хаана байгаа вэ гэхээр би офс дээр байна. Гав ганцаархнаа өрөөндөө ганцаархнаа байна. Тэгээ одоо гэртээ харж гэр бүлийнхэнтэйгээ сайхан уулзаж Валентины баяраа сайхан тэмдэглэе. За тийм байна. Тэгээ баяртай манайхаа.